Хөтөлбөртөөрийн тавтамарлно. Өнөөдрийн зочноор Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Мартино Пелли оролцож байна. Азийн хөгжлийн банк нь Монгол улсад тогтвортой ногоон хөгжлийг дэмжих хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг тод жишээ нь Баян Өшөө болон Шархад дид төвүүдэд 2022-оос 2026 оны хооронд хэрэгжиж буй ногоон орон сууцны төсөл юм. Эдгээр төслүүд нь зөвхөн орон сууц барих бус харин эрчим хүчний хэмнэлттэй, байгаль дээлтэй иргэдийн амьдрах орчныг сайжруулах цогц шийдлүүдийг багтааж байгаарай. Онцгтой юм. Өдрийн мэнд Мартино. Юун дөрөнд та Азийн хөгжлийн банкнаас одоогоор Монгол улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд төслүүдийн талаар товч бөгөөд тодорхой танилцуулж өгөхийг хүсэж байна. Өдрийн мэнд хүргэе. Өрсөнд баярлалаа. Монгол улсын засгийн газар болон Азийн хөгжлийн банк 1991 онд Монгол улс Азийн хөгжлийн банкд элснээс хойш маш урт нягт хамтын ажиллагаанд явж ирсэн. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол улсад нийт 6 тэрбум Америк доллароос давсан төслүүдийг хэрэгжүүлж, мөн бусад хөгжлийн түвшүүдээс 1 тэрбум Америк доллароос дээш хэмжээний нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлж чадсан. Энэ бол үнэхээр том тоо байна шүү. Тийм ээ. Манай төслийн 2025-аас 2028 оны улстай түншлэх стратегиэр өдөртөж байгаа. Манай стратеги өнгөрсөн жил батлагдсан. Тус стратеги нь Монголын эдийн засагт тулгарч буй үндсэн 3 сорилтыг шийдвэрлэхийг зорддог. Нэгдүгээрт уул уурхайгаас хэд хамааралтай байгаа байдлаас үүдэлтэй эдийн засгийн савлгаа. Хоёрдугаарт уур амьсгалын болон байгаль орчны эрсдэл. Гуравдугаарт хот хөдөөгийн хоорондын тасралтгүй үргэлжилж буй тэгш бус байдал. Манай багц төсөл тээврийн салбараас эхлээд хүний хөгжил, эрүүл мэнд, хот байгуулалт гэд олон салбарыг хамардаг. Гэхдээ үүнийг бид стратегийн 3 тэргүүлэх чиглэлээр зохион байгуулж байна. Нэгдүгээр төрөлжсөн бөгөөд хүртээмжтэй өсөлт. Үүнд макро эдийн засгийн бодлого, худалдаа, мөн холбоо хамаарал, хувийн хэвшил хөгжих хамгийн сайн орчныг бүрдүүлэхтэй холбоотой бүх асуудал орно. Хоёр дахь стратегийн тэргүүлэх чиглэл нь тогтвортой байдал болоод тэсвэртэй байдлыг бэхжүүлэхтэй холбоотой. Тэгэхээр энэ нь нэг талаас уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй дэд бүтэц байгуулах. Харин нөгөө талаас жишээ дурдахад манай байгууллагаас хэрэгжүүлдэг бүсийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан аймаг, хоёр дахь хотуудын өсөлтийг дэмжиж Улаанбаатар хотод ирж буй дарамтыг тодорхой хэмжээнд бууруулах зорилготой. Харин гурав дахь чиглэл нь чадварчуулалт боломжийг бий болгохтой холбоотой. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гэх мэтчлэн нийгмийн салбаруудаа шууд хамааралтай. Миний хувьд их бахархалтай нэг зүйл гэвэл Азийн хөгжлийн банкнаас Монголын засгийн газартаа байгуулсан хамгийн сүүлийн санхүүжилтийн суурь хэлэлцээрийг улсын хурал өнгөрсөн 12 дугаар сард сойрхон баталсан. Үүнд нийгмийн салбаруудад нийт 475 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийхээр тусгагдсан. Миний бодлоор сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк төсөл тус бүрээрнэ гэсэн хандлагаас илүү эдийн засгийг илүү системийн түвшинд харах, мөн төрийн хөрөнгө хүрэхгүй байгаа эсгүүдэд хувийн хөрөнгийг илүү ихээр татах чиглэл рүү шилжсэн. Танаас асуух дараагийн асуулт гэвэл сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банкны хот байгуулалт, дэд бүтэц, орон сууцны салбар дахь үүрэг хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Маш сайн асуулт байна. Энэ миний өмнө хэлсэн зүйлтэй шууд холбоотой гэж бодож байна. Миний бодлоор Азийн хөгжлийн банк үйл ажиллагааныхаа арга барилыг нэлээд өөрчилсөн. 10 жилийн өмнө бид үндсэндээ гол, суур, дэд бүтцээр төвлөрж байсан. Өөрөөр хэлбэл зам барих, инженерийн чухамшилжээ, суур үйлчилгээнүүдийг бий болгох гэх мэт. Харин одоо бид илүү цогц, нэгдмэл, ирээдүг харсан хандлагаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр амьдралын чанарыг гол төвд нь тавьж байна л да. Энэ өөрчлөлт хэд хэдэн чухал шилжилтээр илэрч байна. Нэгдүгээрт зөвхөн дэд бүтцээс илүүтэй хотын амьдрах орчны чанар, өөрөөр хэлбэл тухтай амьдрахад таатай хот бий болгоход төвлөрөх болсон. Нэгүгээр хэлбэл хотыг илүү хүн төвтэй болохыг зорж байна. Хоёрдугаарт тусдаа бие даасан төслүүд хэрэгжүүлэхээс илүү хотын орчинд тулгарч буй асуудлууд болох зам тээвэр, орон сууц, үйлдвэр үйлчилгээний хүргэлт гэх мэтийг хооронд ноёлдуулан бүхэлд нь нэгдсэн байдлаар шийдэхийг эрмэлзэж байна. Харин гуравдугаарт гэвэл зөвхөн Улаанбаатар төвлөрөхгүй, хоёр дахь хотууд, орон нутгийн төвүүдэд ч анхаарах болсон. Тийм байх нь. Өмнө нь дурдсанчлан бид бүсийн хөгжлийн томоохон хөтөлбөртөө энэ жил 17 аймгийн нэгдсэн эмнэлгийг шинжлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бүхэн Улаанбаатараас гадна ч гэсэн боломжуудыг бий болгох зорилготой. Ингэснээр хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжит хөдөлгөөний үндсэн шалтгаануудад анхаарч
тэдгээрийг шийдэхэд туслана. Харин дөрөвдүгüүрт миний бодлоор маш чухал шилжилт нь төрийн санхүүгийн орон зайн хязгаарлагдмал гэдгийг ойлгож, ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хвшлийн санхүүжилтийг хэрхэн татах вэ гэдэгт илүү анхаарах болсон юм. Өнөөдөр дэлхийн нийтээр ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн талаар ярьж байна л да. Олон улсын олон төрлийн индексээр Монгол улс өсч хөгжиж буй орн гэж үнэлэгддэг. Тэгвэл Азийн хөгжлийн банк ногоон хөгжил болон доктортой хот төлөвлөлтийн чиглэлд ямар бодлого, ямар хандлага баримталж байна вэ? Энэ бол маш сайн чухал асуулт. Миний бодлоор эхлээд ногоон хөгжил гэж яг юу хэлээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй байна. Учир нь ихэнх хүмүүс ногоон хөгжил гэхээр зөвхөн хүлэмжийн ялгарлыг бууруулах гэж боддог. Харин Азийн хөгжлийн банкны хувьд бид үүнийг арай өргөн хүрээнд тодорхойлохыг хүсдэг. Ялгарлыг бууруулах нь мэдээж маш чухал. Гэхдээ түүнтэй зэрэгцээд бүтээмжийг сайжруулах, эрүүл мэндийг сайжруулах, эдийн засгийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх ёстой. Хэрэг бид энэ бүхнийг зэрэг хийж чадвал тогтвортой байдал сайжирна. Би хувьдаа үүнийг л ногоон хөгжил гэж тодорхойлно. Харин Монголын хувьд нэг том асуудал нь мэдээж Улаанбаатар хотын агаарын бохирдол шүү дээ. Тийм ээ. Энэ хүрээнд бид халаалтын арай өөр илүү цэвэр шийдлүүдийг судалж, эрчим хүчний хэмнэлтэд орон сууцнд хөрөнгө оруулж, гэр ороололд нүүрсний хэрэглээг орлох хувилбаруудыг хайж байна. Энэ бүхэн агаарын бохирдлыг бууруулахад үнэхээр бодиттой хувь нэмэр оруулна. Үүн дээр нэмээд ногоон тогтвортой хөгжлийг харах хоёр дахь арга бол асуудлууд хоорондоо хэрхэн холбогдож, уялдаж байгааг ойлгох явдал. Миний хэлсэнчлэн тээвэр орон сууц үйлчилгээ хүргэлт гэх мэт зүйлс хоорондоо хэрхэн харилцан нөлөөлж байна гэдгийг харна. Хэрэг бид энэ бүхнийг илүү сайн зохион байгуулж чадвал газрын менежмент сайжирна, төгжрөл буурна, ингэснээр эдийн засгийн ерөнхий хөгжилд ч мөн эерэг нөлөө үзүүлэх юм. Монголд одоо хэрэгжиж буй доктортой хөгжлийн төслүүд болон ногоон орон сууцны төслүүдийн ач холбогдлыг хэрхэн үнэлэх вэ? Ийм асуулт асуусан баярлалаа. Миний бодлоор ийм төслүүд маш чухал. Ер нь орон сууц гэдэг нэршлээс ч илүү сайн нэршил бодож олох хэрэгтэй байна. Учир нь эдгээр төслүүд Монгол тулгамдж буй хоёр том асуудлыг зэрэг шийдэхэд тусалж байна. Нэг талаас агаарын бохирдол, харин нөгөө талаас Улаанбаатарт явагдаж байгаа асар хурдтай хотжилтын асуудал бий. Энэ төслүүд яг эдгээр хоёр асуудлыг шийдлэг олоход тусалж байна. Жишээлбэл агаарын бохирдлыг бууруулснаар эрүүл мэндийн асар их үр ашиг гарна. Мөн бид Улаанбаатар хотыг тойрсон хот орчмын бүсүүдэд амьдарч буй хүмүүст үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ нь төгжрлийг бууруулгаж туслана. Ер нь энэ хоёр асуудлыг зэрэг шийдэж чадвал эдгээрийг дагалддаг далд өртгүүдийг ч гэсэн бууруулж байна гэсэн үг. Жишээлбэл агаарын бохирдлоос шалтгаалсан эрүүл мэндийн зардал, өвчлөлөөс шалтгаалсан ажил таслалтын эцэстээ бүтээмжид нөлөөлдөг. Өдөрт 2 цагийг машиндаа өнгөрүүлж ажилдаа явах гэртээ харих нь мөн л бүтээмжийг бууруулж байна. Тиймээс эдгээр төслүүд дээр нэг орон сууцны зүгээр нэг төсөл биш. Эдгээр нь Монголын тогтвортой хөгжлийн хувьд суур ач холбогдолтой төслүүд юм. Олон улсын санхүүгийн байгууллагын байр сууриас харахад Монголд үйл ажиллагаа явуулахад тулгардаг гол сорилтууд юу вэ? Энэ бол жаахан төвөгтэй асуулт л да. Гэхдээ маш сонирхолтой. Миний бодлоор энэ асуудлыг Монголын онцлог дээр ярьж болох ч ижилхэн хөгжлийн төвшөнд явж байгаа бусад улсад ч мөн адил хамаарна гэж бодож байна. Монголд асар их боломж бий. Өсөх орон зайч их ч гэлээ хөрөнгө оруулагчийн өнцгөөс харвал авц үзэх шаардлагатай хэд хэдэн сорилтууд бий. Нэгдүгээрт уул уурхай экспортоос хит хамааралтай үүдэлтэй эдийн засгийн савлгаа. Монгол нүүрсийн зах зээлийн өсөлт болон уналтаас ихээхэн хамаардаг. Энэ нь эдийн засгийн өсөлтөд төсвийн орлогод гадаад тэнцэлт нөлөөлж улмаар урт хугацааны төлөвлөлт хөрөнгө оруулалтыг хүндрүүлэх үндсэн шалтгаан болдог. Хоёрдугаарт Монголын газар нутгийн хэмжээ өөрөө нэгэн том сорилт юм. Монгол бол дэлхийн 18 дахь том газар нутагтай улс шүү дээ. Тийм шүү. Гэхдээ хүн амын нягтршил маш бага. Тиймээс томоохон дэд бүтцийн төслүүдийн тухай ярихад Улаанбаатарт бол харьцангуй хялбар. Харин тэр үйлчилгээг улс даяар хүргэх гэвэл маш өндөр өртөгтэй болдог. Тийм ээ. Үүн дээр нэмээд барилгын улирал маш богино байдаг шүү дээ. Инхээр бүр илүү сорилт болж байгаа юм. Харин 3 дахь сорилт нь яг сорилт мөн үү гэдэгт би бүрэн итгэлтэй биш ч энэ бол санхүүжилтийн асуудал. Учир нь Монголын засгийн газар сүүлийн жилүүдэд төсвийн сахилга батыг маш сайн хангаж чадсан. Энэ бол маш чухал сайн зүйл. Төсөв сүүлийн хэдэн жил илүүдэлтэй явсан. Энэ чинь сайн үзүүлэлт. Гэхдээ төсвийн сахилга баттай байхын нэг сул тал нь ийм томоохон хөрөнгө оруулалтууд хийх төсвийн орон зай хязгаарлагдмал байдаг.
Тэгэхээр яг энэ хэсэгт Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд орж ирж засгийн газарт томоохон нэмэн өртөг өгөх боломжтой гэж би үздэг. Ямар шинжилэл хийхдээ вэ? Ямар институцүүдийг бэхжүүлэх шаардлагатай? Хувийн хөвшил оролцоход хамгийн таатай орчныг яаж бүрдүүлэх вэ гэх мэтгийг хамтдаа бодож ажиллах шаардлагатай. Тийм ээ. Жишээлбэл Азийн хөгжлийн банк засгийн газартай хамтран төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль, мөн төр хувийн хвшлийн түншлэлийн төвийг сайжруулах чиглэлээр ажиллаж ирсэн. Энэ бол хувийн хвшлийн хөрөнгийг нийтийн хөгжлийн төслүүд рүү татах маш зөв механизм юм. Манай ярилцлага төгсгөлдөө төгөж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултыг асууя. Таны бодлоор ногоон эдийн засгийн салбарт change maker буюу өөрчлөлт бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? Сонирхолтой асуулт байна. Миний бодлоор ногоон эдийн засгийн тухайд бол хүн бүр өөрчлөлт бүтээгч байж чадна. Нэг хүнийг онцолж нэрлэх хэцүү л дээ. Илүү төсвөртэй, илүү доктортой эдийн засгийг бий болгоход бид бүгдээрээ хариуцлагатайгаар оролцох ёстой. Би Монголд ирээд нэг жилч болоогүй. Гэхдээ би монголчуудын хийж буй ажилд үнэхээр их сэтгэл хөдлөсөн. Эх орон хөдөө нутагтаа гэсэн маш их хайр сэтгэл байгааг анхаардаг. Монгол бол гайхалтай улс. Тиймээс үнийг хамгаалах ёстой. Цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Ажилд нь өндрөөс амжилтыг хүсье. Монголын төлөө энэ олон жилийн турш хийж ирсэн бүхэнд нь Азийн хөгжлийн банкнд онцгой талархал илэрхийлье. Маш их баярлалаа. Бид цаг үеийн асуудлаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Мартино Пелли эрхэмтэй ярилцлаа. Харин CNBC Mongolia өлөглөх салбарын хөгжүүлэгчтэй хөрөнгө оруулагчтай уулзуулж байна. Нэг тайзан дээр хөрөнгө төсөл стратеги уулзах энэ үед томоохон өөрчлөлт эхэлдэг. 4-р сарын 2-нд CNBC Change Makers Summit таны дараагийн том хамтын ажиллагаануудын эхлэх цэг нь болболно. Бидэнд хамт байгаарай.